Сайн байцгаана уу? За хятадаас ирсэн бараагаа ингээд задлж үзүүлье. За эхнийх болохоор гэртээ авсан юм тосгүй шаргач. Ер нь бол нэлээд бага тосоор шарна. За хуушуурыг болохоор маш бага тос хийж агаад хоёр талаас нь ингээд зэрэг ингээд шарчдаг байгаа. Маш их одоо нөгөө тос хэмнэн. За тэгээд дээрэс нь доор дээрээсээ зэрэг ингээд одоо шардаг юм тосгүй шаргач захиалсан байгаа. За сүүлийн үед ер нь бол хүмүүс айгүй хавд юм лээ. Би энэ ер нь өндөг шарж болно, түлэгдэж наалтахгүй. Ер нь бол их чанартай ирсэн. Тэгээ нөгөө спор гэдэг юм брэндийнхэн дэлгүүрээс нь захиалж авсан байгаа. Тэгээд дэлгээд бүр ингээ бүтэн дэлгээгдээд ингээд дээр одоо энэ гэрэлний хэсэгт нь бас ингээд махаа шараад идчих болно. За дан доотлоо пицца хийсэн ч болно. Ер нь бүх төрлийн одоо шарж хуурдаг хоолыг хийхэд тохиромжтой. Бүтэн дэлгээгддэг юм бэлээ. За тэг ер нь бол нэг уураар жигнэх маягаар шардаг бүтээгдэхүүн гэж ойлгоход болно. За утас тогтоогч маань хөдлөөд ингээд тогтоох шаардлагатай болсон байна. За ингээд нэг юугаа тохируулчихна одоо галаа тохируулаад минутаараа ингээд шарчна гэсэн. Өндөг шарж үтсэн ямар ч байсан түлэгдэж наалтахгүй байсан. Дотроо нэг юм модон хосортой ирд юм бэлээ. За энэ доор байгаа дөрвөлжин том бүтээгдэхүүн болохоор байрны өрөөний нөгөө чулуун дэвсгэр идэв шүү дээ. Одоо хөлөө гიშгэнгүүд ус авчдаг. Даа чи энэ маань замдаа тээвэрлэлтийн явцдаа хагарч ирсэн. Тэгэхээр энийг дэлгүүртэй холбогдоод буцаалтын мөнгө авчдаг байгаа. За энэ болохоор гадна камер байгаа. Ер нь бол бүх талаас нь бичнэ, дуу хураагаар бичнэ. За шөнийн харанхууд бол нэлээд тод бичдэг юм билээ. За тэгээд цаанаасаа юм memory cardтай. За тэгээд SIM ордог. Тэгэхээр одоо нөгөө туслан лагер дээрээ одоо гаднаа ч юм уу тавьчихаар нөгөө цэнэглэх шаардлагагүй нараар цэнэглэгддэг учраас шууд одоо гадаанаа тогтоочоод одоо ер нь хотоос гэрээ одоо бас ингээ хянаад авах боломжтой ийм маш чанартай юм камер ирсэн байгаа. Материал чанарын хувьд бол маш сайн, маш чанартай. Ер нь бол Монголд байгаа хүнээс ер нь бол яг л 50% хямд ирдэг байгаа. За энэ болохоор миний танил ингээд захиалсан байгаа. За ер нь тэгээд нөгөө гэртээ хэрэгцээтэй бараагаа ингээд захиалаад сурчхад бол ер нь мөнгөө нэлээд хэмнэн. Ер нь бол одоо дэлгүүр хийсээд одоо нөгөө нэг хэд нугасан үнэтэй юм худалдаж авах болоод нэлээд олон сар болж байна. Өөрөөсөө хэрэгтэй бараагаа ингээд ядчил одоо зарим энд бол ер нь бол баг ихэнх бараанууд 3 нугуулсан. За зарим нь бүр 10 нугуулчихсан ч хүртэл үнэтэй байгаад идэг. Тэгэхээр ингээд захиалаад авчвал эдийн засаг санхүүд ч гэсэн нэлээд хэмнэлттэй болж ирдэг байгаа. За дараагийн бараа болохоор байрны өрөөний булангийн тавиур байна.
За энэ жоохон овор ихтэй. Би ер нь зүгээр хандаа шууд наагаад тогтоодгийг захиалдаг байж гэж бодсон. Энэ жоохон овор ихтэй болохоор карго жоохон өндөр ирсэн. Бараг бараанаас үнэтэй ирж илээ. Тэгэхээр овор бахтай бараа захиалвал ер нь бол уулын булангийн тавир бол нөгөө сонголттой байдгийг шүү дээ. Одоо жишээ нь шууд ханд наагаад тогтоочдөг ч юм уу тий. Тэрийг авах байсан бэлээ. За одоо нэгэн захиасан учраас одоо ингээ байны өрөөндөө юмнуудаа өрөө тавьчих ихгүй зэгцтэй болсон. За дараагийн бараа юу байна? Энэ удаад нэлээд олон бараа захиасан. Ер нь бол хятадын одоо нөгөө хил хаасантай холбоотойгоор нэлээд ачаанууд баг зэргийн удаж ирсэн. Тэгээд ер нь бол жоохон овоорцсон байж байгаа 15 ширхэг бараа нэг дор ирсэн. За ингээд одоо эндээс бол ингээд хувцас аимсаа ч гэсэн бас бараа захиалахтаа нэг мөр цуг захиалчихаар хамаагүй хямд өнөр ирдгээ. За энэ болохоор юу байна энэ миний нөгөө өвлийн зузаан өмд захиалсан тэр маань ирсэн байна. Ер нь бол энэ бүр арай нэлээд чанартай аюу гой зузаан. За тэгээд ер нь бол ингээд нэлээд одоо нуруу давсаг руу давсан нэлээд ер нь бол их материал сайтай. Дотор тал нь нөгөө одоо арьс руу ингэж юу агаад тахгүй. Үрээ тахааргүй ойдлоо нэм далт юм лээ. Яг энд зарагддаг одоо нэг хямд тархинуудыг бол баг зэргийн үнэтэй. Гэхдээ тийм амар үнэтэй бол биш. Тэр захиаллаа сайн санахгүй. Ямар ч гэсэн бол 25-аас 30 мянгаар л захиалсан санагдчихэв. За энэ болохоор нөгөө 10 жилийн хүүхдэд биеийн тамиртай өмсдөг чи шиг байгаа.
За ингээд нөгөө фитнестэй одоо нөгөө хүнд төмөр өргөхтэй өмсдөг юм яг хатаа өсгийтэй юм гутал хүн захиалсан байгаа. Ер нь бол энд байдаг үнээс яг л тал үнээрээ л ирнэ. Өөртөө бас захиалж сурахыг хүсвэл над руу чатаар ингээд юм уу комментар ч юм уу одоо бичээд асууж болно шүү. За энэ манай хүүхдийн номын хавцсаа. За энд болохоор бүр нэг ширхгэн 1000 төгрөг гэдгийм байлээ. За энэ болохоор 10 ширхгэн нэг 5000 зангад ирсэн шиг санагдаад байна. 20 ширхгэн ч үлээ. 20 ширхгэн 5000-ад ирсэн санагдчих. Нэлээд хэм төрсөн. За ингээд бараанууд маань ингээд задлаа дуслаа. За бүгдийг нь үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Subscribe дараарай.